Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. За ингээд бүгдээрээ өнөөдөр математикийн хичээлдээ орцгоё. Өнөөдөр 11 сарын 23. Бүгдээрээ дэвтэр, үзэг, голын харандаа, шугам, өнгийн харандаа бэлтгээд дэлгэцэндээ ортон суугаарай. Бидний өнөөдрийн үзэх хичээлийн сэдэв маань өгөгдөлтэй ажиллах. Бид өмнөх хичээлээр өгөгдөлтэй ажиллах хичээлийг үзсэн. Өнөөдөр бид өмнөх хичээлээр үзсэн зүйлээ давтаж дасгал даалгавруудыг хамтдаа ажилланаа. За бидэнд өнөөдөр 3 ангийн сурагчдын сургуультай юугаар ирдэг тухай зураг мэдээлэл иржээ. За энэ мэдээллийг зөв тоолохын тулд ямар асуултыг тавьж болох вэ хүүхдүүдээ? Бүгдээрээ зөв тоолохын тулд асуулт боловсруулъя. Сурагчид юугаар сургуультай ирдэг вэ? Тэгэлгүй яах вэ? Машин, автобус, дугуй, явгнаар сургуультай ирдэг байх нэ. За тэгвэл машинаар хэдэн сурагч сургуультай ирдэг вэ? Тоолоорой хүүхдүүдээ. Машинаар 8 сурагч сургуультай ирдэг байх нь. За тэгвэл автобус буюу нийтийн тээврээр хэдэн сурагч сургуультай ирдэг вэ? За бүгдээрээ тоолж чадсан байх тийм хүүхдүүдээ. 4 сурагч автобусаар сургуультай ирдэг. Дугуйгаар хэдэн сурагч сургуультай ирдэг вэ? Тоолоорой. За 6 сурагч дугуйгаар сургуультай ирдэг байх нэ. За тэгвэл бидний зураг мэдээлэлээр явгнаар ирдэг сурагчдын зураг үлдлээ. Бүгдээрээ тоолцгоё. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. 10 сурагч явгнаар сургуультай ирдэг гэдгийг бид тоолж чадлаа. За тэгвэл бид саяын тоосон зурган мэдээллийг хүснэгтэд бүртгэе. За багш нь машинаар ирдэг 8 сурагч, автобусаар ирдэг 4, дугуйгаар ирдэг 6, явгнаар ирдэг 8 сурагчийг бүртгэсэн байна. За одоо бүгдээрээ дэвтэртээ 3 баг нь 5 мөр бүхий хүснэгтийг зурцгаая. Эхний баганд сурагчид сургуультай юугаар ирдэг вэ? Машин, автобус, дугуй, явгнаар ирдэг. За тэгвэл бүртгэл хэсэгт бид зураасаар тэмдэглэж бүртгэнэ. За тэгвэл бүгдээрээ давтамжийн тоогийг багштайгаа хамтдаа олцгоё. Зурагт машин хэдэн удаа, автобус хэдэн удаа, дугуйгаар явдаг, явгнаар ирдэг сурагчдын зургийн мэдээлэл хэд хэдэн удаа давтагдаж орсон бэ? Харцгаая. За багштайгаа хамтдаа эдгээр мэдээллийг хийж чадсан гэдэгт багш нь итгэж байна. За ингээд бүгдээрэнд нь баяр хүргэе хүүхдүүдээ. За бүгдээрээ яаж зургийн диаграмаар илэрхийлэх вэ? За багш нь нэг дөрвөлжин шар дүрсийг дүрс нь 2 хүүхдийг төлөөлнө гэж авч утсан байна. За машинаар явдаг сурагчдыг автобус, дугуй, явгнаар явдаг сурагчдыг багш нь ингэж
зургийн диаграмаар илэрхийллээ. За бүгдээрээ хамтдаа диаграмыг уншаарай. Хэдэн сурагч машинаар ирдэг вэ? За нэг дөрвөлжин дүрс маань 2 хүүхдийг төлөөлөх учраас 2, 4, 6, 8. Тэгэлгүй яах вэ? 8 сурагч машинаар ирдэг. Хэдэн сурагч автобусаар ирдэг вэ? 2, 4. Дугуйгаар хэдэн сурагч ирдэг вэ? Тоолоорой хүүхдүүдээ 2, 4, 6. Маш мундаг. Явганаар хэдэн сурагч ирдэг вэ? Хамтдаа тоолцгоё. 2, 4, 6, 8, 10. Тэгвэл 3-ын анги нийт хэдэн сурагчтай вэ? За нийт 28 сурагчтай байх нь 3-ын анги маань. За бид тэгвэл мэдээллээ зургийн диаграмаар илэрхийллээ. Одоо бүгдээрээ баганы диаграмаар дүрсэлж үзье. Баганы диаграмыг зурхдаа бүгдээрээ нэгдүгürt зайг тооцоолно. Хоёрдугаарт гарчгаа бичнэ. Бидний өнөөдрийн баганы диаграмаар дүрслэх гарчиг бол сурагчид сургуульдаа яаж ирдэг вэ? Босгоо хуваарийн дагуу тоо хэмжээг бичнэ. Энд хүүхдийн тоо бичигдэх нь байна. За тэгээд хэмжих нэгжийг багш нь авч үзлээ. 1 дөрвөлжин бол 1 хүүхдийн тоотой тэнцвэрсэн байна. За хэвтээ хуваарийн дагуу багш нь ямсын нэрсийг бичлээ. Ингээд ямсын тоонд харгалзах диаграмыг зурх ёстой. За багш нь 1 дөрвөлжнийг 1 хүүхэд гэж авч үзсэн. 1 машинаар ирдэг 2, 3, 4, 5, 6, 7, 8. Үүнийг нийтд нь нэгтгээд бид нэг босоо диаграмыг зурна. За автобусаар ирдэг 4, дугуйгаар ирдэг 6, явганаар ирдэг 10 сурагч байх нэ. Бид диаграмыг зурхдаа ижил өргөнтэй зурна гэдгээ мартаж болохгүй шүү хүүхдүүдээ. За багш нь бас нэгэн диаграмыг зурж харууллаа. За энэ хоёр диаграмын ялгааг хэдүүлээ харьцуулан харцгаая. За эхний диаграм дээр диаграм маань босоо хэлбэрээр зурагдсан болов хоёр дахь диаграм дээр хэвтээ хэлбэрээр зурагдсан байна. За нэг дахь диаграм дээр багш нь хэмжих нэгжийг нэг нэгээр нэмэгдүүлэн авсан бол хоёр дахь диаграм дээр 2-2-оор нэмэгдүүлэн авсан байна. 1 дөрвөлжин 2 хүүхдийн тоотой тэнцэнэ гэж багш нь авч утсан байна. За эндээс харахад бүгдээрээ диаграмыг хэрхэн ямар зай зурх вэ гэдгээ зөв сонгож зурх ёстой байх нэ. За одоо бүгдээрээ бие дааж дараах ажлуудыг хийцгээе. За өгөгдсөн зургийн диаграмыг ажиглаад асуултын дагуу ярилцъя. За зургийн диаграм маань дэлгүүрт зарагдаж байгаа алимны тоо. За улаан бүтэн алим бол 10 алимтай тэнцэнэ. За тал нугай алим бол 5 алимтай тэнцэх. За дэлгүүрт Орос алим, шар алим, нугай алим, Америк алим, давжаа алим гэсэн 5 төрлийн алим зарагдаж байсан байна. За эндээс хүүхэд болгон алимны тоог өөрсдөө олцоогоорой хүүхдүүдээ. За асуултыг уншаад асуултад өөрсдөө төвтөртэй хариуламжаар өгдөгтэй. Ямар алим хамгийн их байна вэ? Хэдэн ширхэг байна вэ? За бүгдээрээ хариулсан байх гэж бодож байна. Багштайгаа тааруулъя. За энд тэгвэл хамгийн олон байгаа алим нь энэ нэг улаан алим 10-тай тэнцэх учраас 10, 20, 30, 40, 50 гээд энд нугай алим 50 ширхэг буюу хамгийн их байна. Ямар алим хамгийн цөөн байна вэ? Тоо нь хэд байна вэ? За бид асуултанд хариулахдаа асуултаа гүйцэд сайн ойлгож унших хэрэгтэй хүүхдүүдээ, тийм ээ. За эдгээр алимууд дотроос харахад хамгийн цөөн байгаа нь
Америк алим байна. 10, 20. За тэгвэл Америк алим 20 ширхэг байна. За гурав дахь асуулт. Давжаа алим Орос алимнаас хэдээр олон бэ гэсэн байна. За тэгвэл давжаа алимаа олж тоолъё хэдүүлээ. 10, 20, 30, 35. За Орос алим 10, 20, 30. За тэгвэл бид энд бодолт хийх ёстой хүмүүдээ 35-аас 30-ыг хасаад 5-аар олон байх нэ. Давжаа алим нь Орос алимнаас 5-аар олон байна. За дөрөвдүгээр асуулт. Америк алим шар алимнаас хэдээр цөм бэ? За Америк алимаа олж тоолъё хэдүүлээ. 10, 20. Шар алимыг тоолъё. 10, 20, 25. За тэгвэл бид нар зөрөөг олох учраас их тооноос багыг хасах ёстой. 25-аас 20-ыг хасаад 5-аар цөм байх нэ. Америк алим нь шар алимнаас 5-аар цөм байна. За тэгвэл дэлгүүрт нийт хэдэн ширхэг алим байна вэ? За энд 5 төрлийн алимны нийт нийлбэрийг олох ёстой тийм хүмүүдээ. За Орос алим 30, шар алим 25, ногоо алим 50, Америк алим 20, давжаа алим 35 гээд нийт 160 ширхэг алим дэлгүүрт байна. За даалгавраа хамтдаа багштайгаа гүйцэтгэсэн бүх сурагчдаа баяр хүргэе хүмүүдээ. За дараагийн тасалыг харъя хүмүүдээ. За багш нь өгөгдлийг уншия. Маш сайн сонсороо хүмүүдээ. Зоригт цэнгэл болднаар байрнаас уртад харайв. Хүн тус бүрийн 3 харилцын хамгийн урт хэмжээгээр нь баган диаграм зурж үзүүлээрэй. За дахин нэг удаа уншия багш нь. Зоригт цэнгэл болднаар байрнаас уртад харайв. Хүн тус бүрийн 3 харилцын хамгийн урт хэмжээгээр нь баган диаграм зурж үзүүлээрэй. За бүгдээрээ эдгээр хүүхдүүдийн хариалсан 3 харилцыг харъя. Хүүхэд болгон 3 удаа хариалсан. Зоригт нэгдүгээр удаага 130 см, хоёр дахь удаа 135 см, гурав дахь удаага 132 см байна. За цэнгэл нэгдүгээр удаа 122 см, хоёр дахь удаа 121 см, гурав дахь удаага 119 см уртад хариалсан байна. За тэгвэл болд нэгдүгээр удаага 122 см, хоёр дахь удаа 120 см, гурав дахь удаага 124 см уртад хариалсан байна. За бид эдгээр хүүхдүүдийн хамгийн хол хариалсан хэмжээгээр баган диаграмыг дүрслэх ёстой. За иймээс бүгдээрээ зоригт цэнгэл болд нарын хамгийн урт хариалсан хэмжээсүүдийг 3 удаагийн хариалт дотроос харцгаая хүүхдүүдээ. За тэгвэл зоригтын хамгийн урт хариалсан 135, цэнгэлийнх 122, болдынх 124 см байсан байх нэ. Одоо бүгдээрээ баган диаграм зурах зайгаа тооцоолъё. За гарчгаа тавья. Хүн тус бүрийн хамгийн урт хариалт гэж багш нь тавьсан байна. За ингээд босоо хуваарийн дагуу багш нь дэвтрийн 2 нүдийг 50 см гэж авсан байна. Хүүхдүүдээ харж байна уу? Тэгээс энэ 50, 50-аас 100, 150. За энэ сантиметр илэрхийлсэн байна. За хэвтээ шуумын дагуу багш нь хүүхдүүдийн нэрийг бичсэн байна. За ингээд бид нар тохирох баган диаграмуудыг зурах ёстой. За бид үүнийг зөв тооцоолох ёстой хүүхдүүдээ. Зурхтаа зөв баримжаалан зурна гэсэн үг. 100, 152-ийн голын энэ хуваар дээр бол 125 гэсэн хэмжээс байх ёстой. Тэгэхээр бид нар 135 гэхээр за энэ хавцаа гэж барагцаалтан зурх нь тийм ээ. За цэнгэл болохоор 122 см хариалсан. За энэ голын энэ зураас нь ирэх юм бол 125 болно. Тэгэхээр 122 гэдэг маань энэ хавцаа гэж барагцааллаа багш нь. За болд 124 см уртад хариалсан.
За энэ зураас нь ирэхэд 125 см болох учраас 124 бол энэ хавцаа гэж багш нь барагцаалан зурлаа. За ингээд хүүхдүүдээ би чадна 1 2-оо дэвтэртээ зөв сайхан хийгээрэй. Ингээд өнөөдрийн хичээлдээ амжилттай оролцсон бүх хүүхдүүдтэй баяр хүргэе. Тэгээд дараагийн хичээл хүртэл баяртай хүүхдүүдээ. За багш нь өнөөдрийн гэрийн даалгаварт математикийн сурах хүчийн 55 дугаар хуудас 226, 227 гэсэн эдгээр дасгал даалгавруудыг та бүхэнд өглөө. Даалгавраа маш амжилттай хийгээд багштай илгээгээрэй.